Сайн мэцхаж өнөө өрхөн үзэгчээд хүйтэн урсгалын нөлөөгөөр 93 хоногт манай орноор салхилж тоосороо дэгдэж агарын дулаан буурна. Бүх орны ихэнх газрын төр зөөр салхины хүч додоогоос 9 дэсэд хүрж думд баруун биеэр тоосороо дэгдэж хойдвийн газар орноор элсэн шуурга шуурна. Шилэн голын зүүн хойд бие хянхны баруун хойд бие хөлөн барийн баруун бие хойд биед их цас юм уу он чиг цас орно. Эний дагуу бүх орны ихэнх газрын дулаан 8-аас 10 градус орчим буурж хэсэг газрын дулаан 16 градус буурна. 4 сарын 20-ны өглөөгөөр баруун биеийн зүүн хэсэг думд биеийн ихэнх газар зүүн биеийн баруун хэсгийн хоногийн хүйтэн дахин тэг градусаас буурж хэсэг газарт ихээр унах болно. Та нар цагуурын ховрлын анхааралтай аваарай. Өнөө шөнөөс маргааш болтол думд биеийн зүүн хойд хэсэгт илүү хэмжээний багвараа юм уу борон цас хольж орно. Думд баруун биеийн төр зөөр салхины хүч 9-өөс 10 дэсэд хүрж хойд биеэр тоосороо дэгдэж. Салхи шуурганы нөлөөгөөр маргааш ихэнх газрын агарын чөвөршил бохирдолтой болох юм байна. Маргааш шөнөөс нөгөөдөр болтол манай орны ихэнх газарт бүрхэж тундас бууж хөлөн барийн баруун бие хойд биед дунзаргийн цас юм уу борон цас хольж орно. Хөөх хотод үйлшин 8-аас 26 градус. Баян хотод үйлшин 13-аас 26 градус. Уухайд үлэрхэг 14-өөс 29 градус. Лэнхөд үйлшин 9-өөс 27 градус. Богтод чэлмэг байснаа бүрхүйн 8-аас 29 градус. Ордост чэлмэг байснаа шороо шуурна 8-аас 24 градус. Жинийн дүүлэрхэг 6-аас 23 градус. Эрийн хотод чэлмэг байснаа шороо шуурна 12-оос 29 градус. Шилэн хотод чэлмэг байснаа шороо шуурна 6-аас 28 градус. Улаан хадад дүүлэрхэг 5-аас 26 градус. Түнлээ дүүлэрхэг 4-өөс 19 градус. Улаан хотод үйлшин тэгс доош 1-ээс 13 градус. Хайлаар дүүлэрхэг тэгс доош 4-аас 10 градус. Манжуур дүүлэрхэг тэгс доош 4-аас 9 градус. Кейзилд дунзаргийн цас ороод үйлшин тэгс доош 5-аас 5 градус. Элстэд чэлмэг байснаа бүрхүйн 7-оос 18 градус. Улаан өдөд бүрхүйж дунзаргийн цас орон тэгс доош 3-аас 8 градус. Улаанбаатарт багваран орж иснаа борон цас хольж орно тэгс доош 2-оос 15 градус.